мэд цаана өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн болоо. Хоригдлын 0-р дугаар бичигдсэн улбар шарангийн хувцас өмсөн нэгэн эмэгтэй нүүр нь хөөж хавцсан мэт ууртай төрхтөөгөр бардам алхасаар гарч ирэхэд бүгдийн анхаарал түүн дээр төвлөрөв. Түүний дөрвөлжин хэлбэрт нүүр, богино ус, бараг эрэгтэй он шиг ширүүн төрх олныг гайхашруулж байлаа. Түүний гарч ирэх мөчид эн тэндгүй камерын гэрэл асаж эхэлнэ. Түүний нөхрийн ах болох Ванжанан Чунжинотын нисэх буудлын газрын дэд дарга, өөрөөр хэлбэл тухайн бүсийн нөлөө бүхий эрх мэдэлтэн байсан нь ил болсон юм. Мөн тэр эмэгтэй олон залуу царайлаг нууц амрагтай байсан мэдэгдмэгц Хятадын бүх хэлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг сонирхон анхаарч эхэлжээ. 2009 он Чунжинотын намын дарга өдөрдөө явуулсан том хэмжээний мапийн эсрэг цэвэрлэгийн ажиллагааны үеэр баривчилагдсан 19 мапийн толгойлогчийн дундаас цорын ганц эмэгтэй босс нь энэ хүн байв. Түүний нэрийг Шэ Чапин гэдэг. Тэр Чунжинотын 80-аас илүү хууль бус мөрөөдө тоглоомын газар ажиллаж байсан юм. Зочид буудал шөнийн клуб бүр энгийн айлуудын байшин хүртэл ялгалгүй мөрөөдө тоглоомын газар болгон өөрчилж ажиллаулдаг байжээ. Ингэж явсаар тэр ойролцоогоор 21.5 тэрбум төгрөгтэй тэнцэх асар их мөнгийг олсон байна. Гэхдээ хамгийн гайхамшиг зүйл нь түүний эхлэл байлаа. Учир нь тэр анх төрийн албаагч байсан юм. Төрийн албанд ажиллаж байсан эмэгтэй яаж ийгээд хүмүүсийг айдас давтуулдаг гэмт бүлэглэлийн толгойлогч болсон юм бол өнөөдөр бид Чунжины хар хатан гэж нэрлэгддэг байсан энэ эмэгтэйн түүхийг сонсох гэж байна. Шэ Чапин 1983 онд төрсөн. Түүнийг баривчлах үед 46 настай байсан юм. Тэр Чунжинотын Жунлопу дүүргийн энгийн нэгэн гэр бүл төрж өссөн. Аав нь төрийн албаагч байсан ч цалин тийм ч өндөр биш тул гэр бүлийнх нь амьдрал тийм шанхлуун биш байв. Ганц хүүхэд байсан Шэ Чапин эцэг эхийн хайрыг хүртэж өссөн. Тэд тийм баян биш байсан ч охин нь өссөн бол юу ч байсан билүүлж өгдөг байжээ. Тиймээс тэр багаасаа өөрийгөө нэгдүгээр тавьдаг, бусдын сэтгэлийг нэг их тоодгүй хүн болж өссөн байна. 1982 онд тэнд 19 настай болсон жилээ их сургуулийн эсэлтийн шалгалтанд унжээ. Дахиж шалгалт өгөөд сайн сургуульд орох талаар бодож үзсэн ч тэр өөрийгөө хичээл сурлахын тал дээр тийм ч сайн биш гэж бодож байлаа. Тэгэхэд аав нь охиндоо төрийн албанд ажиллаад үзвэл ямар вэ гэж санал тавьж татварын албанд ажилд орох боломж гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл танил талаа ашигласан хэрэг байв. Ингээ Шэ Чапин татварын албанд ажиллах болсон. Цалин тийм ч их биш байсан ч төрийн албаагч гэсэн нийгмийн байр суурь бас доктортой амьдрал нь түүнийг сэтгэл хангалуун байлгаж байв. Тиймээс тэр ажлаа чин сэтгэлээсээ идэвхтэй хийж эхэлжээ. 1983 он Шэ Чапин ажлын өндөр амжилт гаргаж хэд хэдэн удаа шагналын бичиг авч бүр шилдэг ажилд хүртэл болов. Ажлын чадвар мөн арт талын нөлөөний ачаар тэр маш залуу наснда татварын газрын дарга болсон байна. Удалгүй тэр 30 нас хүрч ажил амьдрал нь доктортой болсон үед эргэн тойрны хүмүүс одоо сайхан хүнтэй танилцаж гэр бүл зохиох хэрэгтэй гэж зөвлөж эхлэв. Ингээд нэг хамаатын танилцуулгаар Вомбин гэдэг хүнтэй уулзжээ. Вомбин намхан, тарган, царай муутай байв. Шэ Чапин түүнийг хараад үнэхээр дургу байсан. Тиймээс цааш харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй ч хоёр талын гэр бүлийн ятгалгаар хэд хэдэн удаа дахин уулзахаар болжээ. Гэвч хэдэн удаа уулзахад тэдний нас ойролцоо мөн зан аншин санаандгүйгээр сайн таарч байгааг ойлгосон байна. Ингээд эцэст нь тэд гэрлэхээр шийджээ. Тэд гэрэлсийн дараа нэг охинтой болсон. Тэр үед Шэ Чапин үнэхээр аз жаргалтай байлаа. Бүх зүйл сайхан хэвэн явж байсан юм. 1995 он Шэ Чапин 32 настай байх үед нэгэн том өөрчлөлт гарна. Нөхрийнх нь ах Ванжан Чунжинотын нисэх буудлын газрын дэд дарга болж дэвшжээ. Ванжан тусласны ачаар Шэ Чапин Чунжинотын татварын газрын төвд ажиллах болж албан тушаалан өөрчлөгдөв. Ингээд тэд гэр бүлээрээ Чунжины төв рүү нүүж иржээ. Гэвч шинэ орчинд ирэхэд Шэ Чапин маш их зочирсан байна. Эндхийн хүмүүсийн хүүхдийн боловсрал тавих анхаарал төсөөлшгүй өндөр байлаа. Тиймээс Шэ Чапинч бас охиноо бусдаас хоцрохгүй байхын тулд яаравчлан сургалтын төвүүдэд явуулж эхэлсэн. Өөрөө их сургууль төгсөөгүй ч миний охин заавал сайн их сургуульд орно гэж бодон боловсралд нь их мөнгө зарцуулж эхэлжээ. Татварын газар шилжсэний дараа цалин нэмэгдсэн ч бусдын хийж байгаа зүйлийг бид ч бас хийх ёстой гэж бодсоор янз бүрийн сургуульд дугуйланд явуулж эхэлснээр зардал маш их болсон. Удалгүй тэдний хадгалж байсан мөнгөний ихэнх дуусжээ. Ингээ Шэ Чапин
яаж мөнгөний санаа зовлтгүй илүү сайхан амьдрах вэ гэж ноцтой бодож эхэлсэн байна. Нэг өдөр зах руу явах замдаа тэр нэг дэлгүүрийн өмнө урт дараалал үүссэн байгааг анзаарчээ. Тэр дэлгүүр үргэлж хүмүүсээр дүүрэн байдаг байв. Шэй Чапин дотроо энэ дэлгүүр үнэхээр их мөнгө олж байгаа байхтай гэж бодож байв. Тэгээд гэнэт нэг бодол толгойд нь орж иржээ. Тэр хүн хийж чадсан юм чинь би яагаад хийж болохгүй гэж. Ингээд Шэй Чапин шууд хөдөлсөн байна. Тэр танилуудаасаа мөнгө зээлж өөрийн ресторан хийжээ. Үр дүн нь асар их амжилттай байв. Өмнө танилцсан хүмүүсийн холбооч тус болж дээрээс нь хоол намттай үйлчлэгийн сайхан гэсэн яриа ам дамжин тархсаар удалгүй ресторан нь өдөржин хүн дөрвөн болдог байв. Ингээд мөнгө үнэхээр урсаж эхэлсэн юм. Гэвч амьдрал нь ингэж тайван үргэлжлэнэ гэж бодож байтал гинэт асуудал гарч ирв. Нэг өдөр охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж картаа уншуулахад үлдэгдэл хөрөлцөхгүй гэсэн хариу гарчээ. Шэй Чапин гайхан дансаа шалгахад итгэмээргүй зүйл болсон байлаа. Цалин нь хаашаа орсон мэддэхгүй ресторан амжилттай ажиллаж байхад мөнгө байх ёстой дансанд бараг юу ч үлдээгүй байв. Бүр ресторан нээхээс өмнөхөөс ч илүү ядуу болсон байлаа. Ийм хачин байдал гайхсан Шэй Чапин цагдаад мэддэх гэж байв. Гэвч гинэт нэг бодол төржээ. Магадгүй энэ бүхнийг нөхөр хийсэн байх. Учир нь түүний дансанд гар үрж чадах цорын ганц хүн нь нөхөр нь байсан юм. Шэй Чапин нэхэндээ нөхөр нь өөр эмэгтэйтэй болсон байх гэж боджээ. Гэвч бодит байдал түүний төсөөллөөс ч аимшигтай байв. Нөхөр нь хард амхинд донцсон байсан юм. Чүнчэн бол Хятадын баруун өмнөд хэсгийн хот. Олон зам тээвэр эндээс холбогддог тул гэмт бүлэглэлүүд хард амхийг Чүнчэн рүү авчирч тэндээс нь улс даяар тараадаг байв. Тиймээс энэ хотод хард амхны донтогч олон гэдгийг Шэй Чапин мэддэг байсан. Гэхдээ тэр энэ асуудал миний гэр бүл хизээж тохиолдохгүй гэж бодож явжээ. Тэр шууд гэртээ очиж нөхрөөсөө юу болсон юм гэж асууна. Гэвч аль хэдийн донтогч болсон нөхөр нь эхнэрийнх нь үг юу ч биш юм шиг сонсогджээ. Тэр ярилцахыг хүсэхгүй шууд гэрээс гараад явсан байна. Түүнээс хойш тэр мөнгө хэрэгтэй үед л гэртээ ирдэг болов. Хэрв Шэй Чапин хангалттай мөнгө өгөхгүй бол тэр гэрийн эд зүйлсийг хагалж ивдэн жинхэнэ өмнө дэгдэгдэг байжээ. Эхэндээ Шэй Чапин нөхөртөө хард амхнаас гарахт нь чин сэтгэлээсээ туслахыг оролцсон. Гэвч гүнзгийд онцсон хүн юу ч сонсохгүй байлаа. Ингээ Шэй Чапин ажил, ресторан, охиноо асрах гэх мэт бүхний ганцаараа үрж явсаар туйлдаа ядарч эхэлсэн байна. Амьдралын бүх ачаа түүний нуруунд дээр ирж амьсгаа авах ч хэцүү санагдах болсон байв. Тэгтэл түүний амьдрал нэг аврагч гарч иржээ. Гэвч харамсалтай нь тэр аврагч нь мөрөдө тоглоом байсан юм. Шэй Чапин бодит амьдралаас төрж гисэн цутгах таашаал болгон мөрөдө тоглоомыг сонгосон юм. Нүдэн дээр нь овоорсон асуудлууд амьдралын дарамтыг түр мартан зөвхөн тоглоомд хожих уу, ялагдах уу гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх нь түүнд таатай санагдаж байлаа. Тэр өөрийг нь тайвшруулж чадах цорын ганц зүйл бол мөрөдө тоглоом гэж бодох болжээ. Ингээд тэр бараг орой бүр мөрөдө тоглоомын газар очдог болсон байна. 1999 он мөрөдө тоглогчдын төгсгөл ихэвчлэн адилхан байдаг. Шэй Чапин ресторан нээж олсон бүх мөнгөө алдарч дуусгав. Мөнгө дуусмагч тэр бүр ажлын газрын мөнгөнд гар үрж эхэлжээ. Удалгүй энэ нэрийг илэрч тэр ажлаасаа өгдөв. Гэхдээ тэр мөрөдө тоглоомоо огт зогсоож чадсангүй. Надад үлдсэн цорын ганц зүйл бол мөрөдө тоглоом гэж бодсон тэр эмэгтэй бүрэн донтох болсон байлаа. Тэгээд нэг өдөр гэнэт том шийдвэр гаргана. Би өдөр бүр бусдын мөрөдө тоглоомын газар очиж тоглохын оронд өөрөө мөрөдө тоглоомын газар ажиллуулж яагаад болохгүй гэж. Ингүүл өөрөөч тоглоно, бас мөнгө ч олно. Өөрөөр хэлбэл хоёр талтай ашигтай хэрэг байлаа. Шэй Чапин нэгэн зочид буудлыг түрээслэн мөрөдө тоглоомын газар нэв. Өмнө нь хамт тоглодог байсан найзуудаа бүгдийг нь өөрийн газар руу ирсэн. Тэд өөрсдийн найзуудаа авчирч тэр найзууд нь бас өөр хүмүүсийг дагуулж ирсээр тун удалгүй мөрөдө тоглоомын газар хүмүүсээр дүүрч эхэлжээ. Шэй Чапин бие хаа сайтай хүчтэй залуусыг ажилд авч хамгаалагч болгосон. Тиймээс хэрүүл маргаан гаргах үүмэн дэгдэх хүмүүс бараг байхгүй болов. Ингэж мөрөдө тоглоомын газар нь өдөр их тусам томорч ашиг нь нэмэгдэж байлаа. Үүнд дурамжсан Шэй Чапин бүр өөрийн гэмт бүлэглэлийг байгуулжээ. Мөрөдө тоглоомын газраа нээсэн анхны жилдээ л цагтаа 6-аас 7 удаа шалгалт хийж ирсэн байна. Энд хууль бус мөрөдө тоглоомын газар байна гэсэн гомдол ирэх бүрт цагдаа нар шалгахаар ирдэг байв.
Гэвч Шэй Чапины ард тухайн үеийн Чунчин дээрх мэдлэлтэн болох нисэх буудлын газрын дарга Вончан байсан. Тиймээс цагдаа 10 удаа ч ирсэн, 100 удаа ч ирсэн түүнд үнэндээ ямар ч аюул байгаагүй. Дээрээс нь Шэй Чапин өөрөө цагдаагийн удирдлагуудад урьдчилж хахуул өгч өөрийн тал татсан байв. Тиймээс цагдаагийн шалгалт нь зүгээр энгийн нэгэн шалгалт болж өнгөрдөг байлаа. Ингээ Шэй Чапин өмнөх амьдралтайгаа харьцуулахад итгэмээргүй их мөнгө олж эхэлсэн. Гэвч хүний шунал хязгааргүй гэдэг. Тэр илүү их мөнгө олох арга хайж эхлэв. Мөрөдө тоглоом тоглож байгаад мөнгө нь дууссан хүмүүс аргагүй эрхэн тоглоомоо орхиод гарч явдаг. Хэрв тэдэнд мөнгө зээлвэл юу ч хийхэд бэлэн харагдаж байв. Ингээ Шэй Чапин тэдэнд барьцаа авч мөнгө зээлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл хууль бус өндөр хүүтэй зээлийн бизнес эхэлсэн гэсэн үг. Мөнгө ихсэх тусам Шэй Чапин хүн чанараа алдаж улам харгас болж эхэлсэн. Мөрөдө тоглоомонд мөнгөө алдсан хүмүүсээс тэр байшингийн гэрчилгээ, биеийн зарим хэсэг, бүр гэр бүлийн гишүүдийг хүртэл барьцаанд авдаг байв. Хэрэв өрөө төлж чадахгүй бол тэр ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр барьцааг нь хурааж зарж эсвэл усгадаг байлаа. 2000 он гэхэд Чунчин хотын мөрөдө тоглоомчдын дунд Шэй Чапиныг танихгүй хүн байхгүй болсон байв. Өдөрт олох орлого нь 100,000 юан хүрдэг байжээ. 2009 он гэхэд Шэй Чапин Чунчин хотод 80 гаруй мөрөдө тоглоомын газар ажиллаж байв. Тэр хэдхэн жилийн дотор 100 сая юанаас давсан асар их мөнгө олсон байна. Ингээд тэр Чунчины шөнийг захирдаг хар хатан болжээ. Жинхэнэ мөрөдө тоглоомын хаан болсон гэсэн үг. 10 жилийн өмнө энгийн төрийн албаагч байсан тэр эмэгтэй одоо хинт ч дийлэхгүй хүчтэй хүн болжээ. Шэй Чапины мөрөдө тоглоомын газрууд маш харгас арга барилаараа алдартай болж эхэлсэн тул Хятадын нийгмийн аюулгүй байдлын яам хүртэл түүнийг анхаарч эхэлсэн. 2008 оны 8 дугаар сарын 14-ний орой нэгэн цагдаа мөрөдө тоглогч болж үжиглэн түүний газар руу нууцаар орсон байна. Гэвч цагдаагийн энэ ажиллагааг нисэх буудлын газрын дэд дарга Вончан мэдэхгүй байна гэж байхгүй. Тэр энэ тухай урьдчилж Шэй Чапинд мэдэгдэв. Шэй Чапин хэсэг боцсны эцэст тэр нууц цагдааг барьж авч нэг уутанд хийж сүмийн барилгын талбай руу авчжээ. Тэнд түүнийг 6 цагийн турш зодсон байна. Цагдаагийн хамрын яс хавирга нь хугарч бүх бие нь өхөрсөн байв. Шэй Чапин түүнд сэрэмжлүүлэг өгөөд явсан байна. Цагдаа гэмт бүлэглэл зодуулж эмнэлэг твцсэн ил баснаар цагдаа нар Шэй Чапины бүлэглэл томоохон цэвэрлэгээ ихээр шийджээ. Гэвч тэд мэдээлэл алдагдуулахын тулд маш нууцаар ажиллагаа явуулсан ч бүх ордлого бүтлгүйддэг байлаа. Учир нь тэдний төлөвлөгөө бүр Вончанд урьдчилж хүрдэг байв. Тэгээд тэр урьдчилсан арга хэмжээ авчдаг байсан учраас Шэй Чапиныг барих боломж гардгүй байсан. Эцэст нь Вончаны завраар Шэй Чапин бүр мөсөн нүгджээ. Цагдаа нар түүнийг олохын тулд бүх аргыг хэрэгэлсэн ч Вончаны тусламжтай нуугдсан түүнийг олох бараг боломжгүй байв. Тэгээд цагдаа нар нэг санаа олжээ. Шэй Чапины уулздаг залуугийн араас дагахаар болсон. Цагдаа нар түүний найз залуугийн гэрээ ойролцоо отолтив. 2009 оны 7 дугаар сарын 13-ны орой нэг машин орон сууцны хороололд орж ирлээ. Жолоочийн суудлал дээр цагдаа нарын удаан айж байсан Шэй Чапин өөрөө сууж байв. Цагдаа нар машиныг гинэт бүслэн тэр эмэгтэйг баривчилжээ. Шалгалтын явцад цагдаа нар Шэй Чапин 16 уулздаг залуу байсныг тогтоов. Тэр 20 орчим насны залуу бие бэлдэр сайтай ирчүүдийг нарийн бичиг жолооч гэж ажилд авч үнэндээ өөрийн бэлгийн таашаалын хэрэгсэл болгон ашигладаг байжээ. Тэр зочид буудалд амьдарч шүн бүр өөр залуутай хамт байж таашаал авдаг байсан байна. Харин хариуд нь тэдэнд тансаг машин, үнэтэй бэлэг өгдөг байжээ. 16 найзлууд дундаас Шэй Чапины хамгийн их харилдаг хүн нь Луа Шиан байв. Түүнд өгсөн бэлгүүд шүүхтээр өртөө шуугаан тарьсан. Тэр Луа Шианд маш их үнэтэй машин, үнэтэй хувцас, бүр өндөр үнэтэй цаг гэх мэт асар үнэтэй зүйлс бэлгэлж байжээ. Зөвхөн бэлэгч биш, Шэй Чапин өөрийн мөрөдө тоглоомын газруудын зармыг удирдах эрх хүртэл түүнд өгсөн байна. Ингээл Луа Шиан бүлэглэлийн дотор нөлөө бүхий юм болсон. Тэдний харилцаа хүмүүсийн бодсноос илүүгүй юм байв. Цагдаагийн нууц ажиллагаа эхлэж бүлгийн хүмүүс баригдаж эхлэхэд бусад уулздаг залуус бүгд цугцсан. Гэвч Луа Шиан ганцаараа түүний дэргэд үлдсэн байна. Шүүхтэр Шэй Чапин бүх зүйл миний тушаалаар болсон. Луа Шиан зүгээр л миний хэлснийг хийсэн гэж мэдүүлсэн. Луа Шиан ч мөн түүнийг хамгаалахыг оролцсон ч сүүлчийн мэдүүлэг дээрээ би зүгээр л түүний ертөнцид татагтаа орсон гэж хэлэн өршөөл хүсжээ. Шэй Чапин
16 амрагтай байсан ил болоход олон хүн гайхаж байв. Нөхөр нь байхад нөхрийнх нь ах Ванчаан энэ бүхнийг мэдээгүй гэж үгэж хүмүүс асууж байлаа. Чүнчиний эрх мэдэлтэй хүн байсан Ванчаан үүнийг мэдээгүй байна гэдэг бараг боломжгүй зүйл байв. Тухайн үед Чүнчиний хотод болж байсан бараг бүх зүйл түүний хяналтанд байсан юм. Үнэн дээр Ванчаан өөрөө ч эмэгтэйчүүдтэй маш олон явдалтай хүн байжээ. Тиймээс тэр Шэй Чапиныг буруутгахын оронд өөртөөгөө адилхан хүн гэж ойлгож бүр хамгаалдаг байсан гэдэг. Шэй Чапин Чүнчинд хууль бус мөрдөд тоглоомын газар ажиллаж, хууль бус зээл олгож, ямар ч айдасгүй амьдарч чадсан нь ихэнхдээ Ванчааны нөлөө байлаа. Гэвч түүний хамгийн том төшөөг болсон Ванчаанд баригдаж, ял авсны дараа Шэй Чапинч удалгүй баригдаж шүүхийн өмнө очижээ. 2009 оны 11-р сарын 3-нд Чүнчиний хотын Жон Жоу дүүргийн ардын шүүхэд шүүх хурал болов. Шүүхээс Шэй Чапинд гэмт бүлэглэл байгуулсан, мөрдөд тоглоомын газар ажиллуулсан, хууль бусаар хорсон, хар тамхи хэрэглэхийг дэмжсэн, хахуул өгсөн гих 5 зүйлийн ангаар ялтуулах. Эцэст нь 18 жилийн хоригяал мөн 1 сая юанийн торгуул оноожээ. Түүний амраг Луошиан 4 жил 6 сарын хоригяал 200 мянган юанийн торгуул авсан. Мөн түүнээс ахуул авсан цагдаагийн эсгийн дарга Хуан Нилпан 13 жилийн ял, дэд дарга Гошен 12 жилийн ял авсан байна. Бусад холбогдсон хүмүүс нэгээс 13 жилийн хоригяал авчээ. Шүүх хурал дууссаны дараа шоронд очихын өмнө Шэй Чапин харгалзагчид нэг утгагүй хүсэл тавьжээ. Миний эргэлдэг гон сайхны бүтээгдэхүүн бас миний тансаг хувцсуудыг энд авчирж өг гэж хэлсэн байна. Эцсийн мөч хүртэл тэр эрх мэдэл тансаг амьдралаасаа салж чадсангүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.